Сайн бацгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай яригийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Даниэл Круг болон Кристал буюу эргэн тойрных нь хүмүүсийн дуудлагаар Кристи Круг нар нь 14, 11, 8 настай 3 хүүхдийнхээ хамтаар Колорадо мужийн Денвер хотод гэр бүлээрээ амьдардаг. Даниэлийн хувьд тэрээр улсын байгууллагт ажилладаг бол харин Кристи нэгэн IT-ийн компанид ажилладаг. Кристи уг нь бол урлаг дуртай, уран зураг, дуу хөгжим сонирхдог, бүр урлагийн чиглэлээр суралцж исэн юм байлээ. Гэхдээ хүүхдүүдээ төрүүлснийхаа дараа өөрийнхөө урлагийн хүн болох мөрөөдлийг орхиж, сайн ээж, сайн эхнэр байхдаа илүү анхаарлаа хандуулах болсон. Дээрээс нь түүний ажилладаг компани цагийн хувиар нэх уян хатан байсан тул хүүхдүүдтэй илүү их цаг гаргаж чадах юм байна гэд энэхүү компанида доктортой ажилласаар ирсэн байгаа. Эргэн тойрных нь хүмүүсийн ярьж байгаагаар Кристи маш гэгээлэг хүн. Нэг тийм өөдрөг, ямар ч зүйлээ сайн талыг нь олж хардаг, гоё энергитэй хүмүүс байдаг да. Яг тийм хүн хэмээн түүнийг сайн мэддэг хүмүүс түүний талаар дүрслэн ярьсан байдаг. За 2023 оны 12 дугаар сарын 14-нд цагдаагийн газарт Криститэй холбоо барьж чадахгүй байна. Түүнийг зүгээр байгаа эсхийг очиод шалгаад өгөөч гэсэн дуудлага ирснээр цагдаагийн офицерууд Кристигийн гэрт нэрсэн. Гэрт нэрээ таалгыг нь тогшоод хонхыг нь дарсан боловч хинч хариулахгүй байсан тул цагдаагийн офицерууд байшингийн тойроод цонхоор нь дотгош харан эргэн тойрныг нь шалгаж явж агаад гаражн дотроо дээш харан хэвтэх нэг эмэгтэйг олж харсан байдаг. Ингээд цагдаагийн ажилтнууд байшин руу нэвтрэн орж гаражн дотроо амьсгал хураасан байдалтай байх 43 настай Кристи Кругийн цогцыг олсон. Түргэн тусламжийнхныг ирэх үед Кристигийн бие нь хүрээгүй бүлийн хിവэрэ байсан. Тэгэхээр тэрээр амьсгал ураагаад тийм ч урт хугацаа өнгөрөөгүй байсан гэсэн үг. Мөрдөгчдийн хэргийн газар дээр ирээд Кристигийн цогцыг харах үед тэрээр аимшигтайгаар зодуулан мөн хид хид удаа хутгалуулан амьсгал хураасан гэдэг нь бол тодорхой харагдчихсэн байгаа. За мөрдөгчүүд хамгийн эхлээд мэдээж хэн цагдаагийн газарт дуудлага өгч Кристиг зүгээр байгаа эсхийг шалгуулах хүсэлтийг өгсөн бэ гэж шалгаад үзэхэд энэхүү дуудлага нь Кристигийн нөхөр Даниэлээс ирсэн дуудлага байсан. За Даниэл яагаад их нэртэй санаан зовоод энэхүү цагдаагийн газарт дуудлага өгсөн бэ гэхээр тухайн үед өөрөө бол ажил дээрээ гэртээ очиод эхнэрийгээ зүгээр байгаа эсхийг шалгах боломжгүй байсан. Дээрээс нь эхнэрлүүгээ залгахаар эхнэр нь дуудлаганд нь ч тэр зурвсанд нь ч тэр хариулаагүй. Гэхдээ мэдээж зүгээр нэг дуудлага зурвсандаа хариулаагүй байх үед нь цагдаа руу залгаал манай эхнэр зүгээр байгаа эсхийг шалгаад өгөөч гэдэг аахгүй. Даниэлийн энэхүү санаа зовох болсон гол шалтгаан нь гэх юм бол Кристиг нэгэн этгээд сүүлийн үед дагаж мөрдөөд утас руу янз бүрийн зурвас бичээд сүрдүүлээд байсан юм байлээ. Үүнээс нь болоод Даниэл бүр ихээр санаа зовсон тул энэхүү цагдаагийн газарт дуудлага өгсөн нь энэ. За мөрдөгчөөд Даниэлийн гэрийн ойролцоо байх 3 хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхээр оролцсон боловч хачиргалтай тэрхүү 3 хяналтын камер гуруула тухайн өдөр огт ажиллаагүй байсан. Цаашлаад уг нь Даниэл Кристи хоёр гаражн дотроо мөн гэрийнхээ үүдэнд хяналтын камертай. Гэхдээ тухайн өдрийн өглөө энэхүү хоёр камер нь хоёулаа унтраастай байснаас гадна гаражнд нь байдаг камерын дуран дээр бүр наалтдаг цаас наагаад дуранг нь таглчихсан байсан. Даниэлийн хувьд ягаад гэрийнх нь хяналтын камерууд тухайн үед унтраастай байсан талаар мэдэх зүйл бол огт байгаагүй. За хэрэг гарахын өмнөхөн буюу өглөөнөө нь Кристи 3 хүүхдээ сургууль дээр нь хүргэж өгчөөд гэртээ ирээд Даниэл руу зурвас бичсэн байдаг. Энэхүү зурвасандаа Кристи чи өнөөдөр хүүхдүүдээ сургуулиас нь авчаарай. Би мөрдөгчөдтэй уулзаж гаж амтны талаар мэдүүлэг өгч ярилцсан гэд цаг товолчихсон байгаа гэсэн ийм зурвасыг нөхөрлөгөө илгээсэн. Гаж амтан гэдэг нь мэдээж нөгөө Кристиг араас нь дагаад айлгаж сүрдүүлээд байгаа этгээдийг хэлж байгаа. Кристи ер нь л энэхүү өөрийг нь нууцаар дагаад байгаа хүнээс олоод нэлээд айдастай, төгшүүртэй байсан тул тухайн үед гар зүнхэндээ буу хүртэл аваад явж исэн юм байлээ. Гэхдээ харамсалтай нь өөрийгөө хамгаалахаар авч явсан тэрхүү буугаа ашиглан өөрийгөө хамгаалах боломж түүнд гараагүй. За ингээд энэхүү мэдээллийн дагуу мөрдөгчөөд Кристиг дагаж мөрдөөд айлгаж сүрдүүлээд байгаа этгээдтэй холбоотой энэхүү хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчтэй уулздаг. Гэтэл тухайн өдөр Кристи хэрэг дээр ажиллаж исэн энэхүү мөрдөгчтэй уулзахаар огт цаг товлоогүй байсан болж таарсан. Тэгэхээр Кристи яагаад Даниэл руу мөрдөгчтэй уулзна гэж худал хэлж зурвас бичсэн бэ гэсэн асуулт гараад ирж байгаа.
Үүнээс гадна Кристигийн эргэн тойрных нь хүмүүс бүгдээрээ түүнийг араас нь дагаад сүрдүүлээд байгаа тэрхүү үл мэдэгдэх хүнээс ямар их айж стрессжсэн талаар нь мөрдөгчдөд хэлсэн байдаг. За Кристи Даниэл хоёрын гэртээ байршуулсан хяналтын камерууд цаашлаад бүр гэрийнх нь ойрхон байх замын хяналтын камерууд хүртэл бүгд тухайн өдөр унтраастай байж таарсан тул мөрдөгчөд хөршүүдийнх нь үүдэнд байх хяналтын камеруудыг ч мөн шалгаж үзсэн. Гэвч бүр ямар ч с ิจ гтэй дүрс бичлэг олдоогүй. Үүнээс гадна удалгүй Кристигийн цогцсонд хийсэн задлан шинжилгээний хариу гарч түүнийг толгой тос газраа хүнд зүйлээр цохиулан хид хідэн удаа толгоондоо хүнд гэмтэл авснаас гадна зүрхэн тус газраа хутгалуулан амь насаа алдсан хэмээн шүүх эмнэлгийн албан ёсны дүгнэлт гарсан байдаг. За одоо бүгдээрээ Кристигийн араас нь нууцаар дагаж мөрдөөдсэн этгээдийн талаар баг зэрэг ярьцгаая. Хэрэг гарахаас ойролцоогоор 1 сар гарангийн өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 31-нд Кристи цагдаагийн газар дээр ирээд өөрийнх нь экс найз залуу болох Жак Антони Холланд өөрийг нь араас нь нууцаар дагаж мөрдөөд сүрдүүлээд ах шиг байна гэсэн ийм гомдлыг гаргасан байдаг. Гэхдээ хачирхалтай нь Кристи энэхүү эрэгтэйгээс бүр 23 жилийн өмнө буюу 2000 онд салсан. Хэдийгээр тэд салаад маш урт хугацаа өнгөрсөн ч гэсэн Антони хаяа гинтгэн гарч ирээд Кристи рүү нэг уулзъя, хуучин цагаа дурсъя гэсэн утгатай иймэрхүү зурвас болон имэйлүүдийг илгээдэг. Кристид бол харин түүнтэй уулзах ямар ч сонирхол байгаагүй тул энэхүү имэйлүүд болон зурвасуудад нь огт хариу өгдөггүй байсан. Тэгээд Кристиг хариу бичихгүй болохоор Антони ч гэсэн араас нь их л дагуул болоод хөөцөлдөөд байдаггүй тэгсгээд алга болчихдог байсан байгаа. За түүний Кристи рүү холбоо барихаар оролцсон үеүүдийг оноор нь жагсаагаад харах юм бол 2002 он, 2005 он, 2010 он, 2016 он гэд дундаа нэлээд хол зайтай. Кристигийн хувьд тэрээр Даниэлтэй 2007 онд гэрэлсэн. Тийм болохоор юун тэр экс найз залуудаа анхаарал хандуулах хэдэн жил болоод нэг холбоо барих гэж оролдохоор нь тоолгүй л орхичихдаг байсан нь энэ. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 2-ноос эхлүүлээд бүх зүйл буруугаар эргэж эхэлсэн байгаа. 10 дугаар сарын 2-нд Кристи нэгэн үл таних дугаараас Антони байна, би чамайг хайж үзсэн, зүгээр үздэй гэсэн зурвасыг хүлээн авсан байдаг. За Кристи энэ үед урдын ладлаар түүний бичсэн зурвасыг нь тоолгүй өнгөрөөсөн. Ер нь тэгээ тоохгүй орхичоор дахиж юм бичихгүй өөрөө алга болчихдог. Гэтэл энэ удаа Антони араас нь дахин зурвас бичээд эхэлсэн байгаа. Эхэндээ Кристи Антониг инхүү аашаалж агаад нь баг зэрэг гайхсан ч гэсэн зурвасуудад нь хариу бичихгүй хിവэрэ байхаар шийдсэн. Гэтэл Антони сүүл рүүгээ бүр чихээр уурлаад Кристиг машинаа унаад ажил руугаа явж байгаа. Шүдэ үзүүлэх гэж шүдний имлэг рүү явж байгаа гэд өдөр тутамдаа хаана юу хийж байгаа зургуудыг нь хүртэл дараад би чамайг харж байгаа шүү гэх мэт иймэрхүү сүрдүүлгийн өнгө аястай зурвасуудыг түүн рүү илгээж эхэлсэн байгаа. Тэр байтугай бүр Антони Даниэлийн машинаасаа буугаад ажил руугаа орж байгаа зургийг нь даран Кристи рүү явуулаад танаа нөхөр бол зүгээр нэг азгүй амтан хэмээн зурвас илгээсэн байдаг. За Антони энхүү нөхрийг нь хүртэл дагаж яваад ажлынх нь ойрхон очихсан байгааг хараад Кристи бүр чихээр айсан. Ер нь бол тэрээр Антони өөрийг нь гэмтээх вэ гэж айхаасаа илүү нөхөр хүүхдүүдэд нь аюул занал учруулах вэ гэдгээс илүү их айжсэн байгаа. Энэ талаараа тэрээр эргэн тойрныхон хүмүүст хүртэл хэлсэн байдаг. Ер нь л X-ийнх нь бичиж байгаа юмнууд цаг ирэх тусам улмал хурцтмал өнгө аястай болж исэн тул тэрээр цагдаагийн газар дээр ирээд Антонигийн тухай мэдээлсэн нь энэ. За үүний дараа 11-р сарын 13-нд Кристи дахин цагдаагийн газар дээр ирэн 2 дахь удаага Антонигийн талаар гомдол гаргасан. Энэ үед бол Антонигийн түн рүү бичдэг зурвасууд нь бүр ч илүү аимшигтай болж эхэлсэн байгаа. Тэрээр Кристи рүү бичсэн нэгэн зурвасандаа би чамайг аварна, надад түүнийг зайлуулахад л тусалчих. Тэгээд хоёулаа цухтъя. Танаа нөхөр чамайг над руу зурвас бичүүлэхгүй хориглоод байгаа гэдгийг би мэдчихээн. Би чамайг ганцхан намайг л хүсдэг гэдгийг мэднэ хэмээн бичсэн байдаг. Ер нь бол түүний бичдэг зурвасууд нь байнга Даниэл чамтай хамт байх эрхгүй, тэр бол арчаагүй амтан, чи надад багхан л дохио өгчих, тэгхийн бол би түүнийг дуусгаад өгье гэх мэт иймэрхүү утгатай зүйлсийг бичдэг болсон. За энэ үед цагдаагийн ажилтнууд Даниэлийн ажлын гадаа болон Даниэл Кристи хоёрын байшингийн урд эргүүлд гарч эхэлсэн байдаг. Гэхдээ Кристи рүү Антонигоос ирэх зурвасуудын тоо ихсэн үү гэхээс бол буураагүй.
Би чамайг яаж жаргалтай болгохоо мэднэ. Чи над том байшиндаа байх хэрэггүй, чи надтай байх хэрэгтэй. Би түүнийг удахгүй зохицуулчин, тэгээд хоёулаа хамтдаа байх болно гэсэн зурвсууд сүүл рүүгээ бүр цаг тутамд Кристигийн утсанд ирэх болсон. Харин Кристи Даниэл хоёрын хувьд тэд өөрсдийн зүгээс хийж чадах бүх л зүйлсээ хийсэн байгаа. Тэд гэртээ хяналтын камерууд авч суйрлуулсан, Кристигийн дугаарыг нь сольсон, хүүхдүүдээ бүжгийн дугууланд явахыг нь болиулсан, Антонигоос ирж байгаа бүх зурвсуудыг мөрдөгчд рүү илгээжсэн гээд үнэхээр л хийж чадах бүхнээ хийсэн боловч Антони Кристигийн шин дугаарыг нь хаанаас ч юм олж аваад дахиад л түн рүү зурвс илгээж эхэлсэн байгаа. Ингээд зурвсуу дараараасаа үргэлжилсээр өдөр хоногуд өнгөрсөөр бидний мэдж байгаачлан 12 дугаар сарын 14-нд Кристи ийхүү гэртээ гаражн дотроо нас барсан байдалтай олдсон. За хэрэг гарснаас 2 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 16-нд мөрдөгчөд Даниэл Кругийг эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн 1-р зэргийн хүн амны гэмт хэргийн сэжигтнээр баривчлан хорьсон байдаг. За юу болоод яагаад гинтхэн Даниэл энэ бүхэнд буруутай болоод бүр сэжигтнээр баривчлагдаад хоригдчих вэ гэхээр 1-р хэрэг гарсан өдөр Даниэл ажил дээр оройтож ирсэн. Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа яг гэрээсээ гарах гэсэн чинь гидсэн өвдөд 0-д нэлээд удаан сууснаас болоод ажилдаа гардаг цагаас 20 минут хоцорч гарсан хэмээн тайлбарлсан байгаа. Гэхдээ түүнийг ажилдаа гарах гээд байж ах үед нь Кристи хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчгөөд буцаад гэртээ ирж таарсан. Тэгэхээр Криститэй хамгийн сүүлд хамт байсан хүн бол Даниэл. Хоёрдугаарт Даниэлийн гэрт байх хяналтын камерууд ямар ч шалтгаангүйгээр тухайн өдөр л ажиллаагүй. Кристи Даниэл хоёроос өөр тэр камерыг унтрааж чадах хүн байхгүй. Дээрэс нь хяналтын камеруудыг эвдэлсэн ч юм уу, гаднаас нь хүчээр салгасан гэхээр ямар ч уул мөр илрээгүй. Кристи бол мэдээж камеруудыг унтраагаагүй гэдг нь ойлгомжтой. За цаашлаад Кристигийн цогцсонд задлан шинжилгээ хийх үед түүний биеийн дээрээс ямар ч бие хамгаалахаар оролцсон уул мөр илрээгүйгээс гадна гэрт нь хэн нэгэн хүчээр дайрч орж ирсэн гэхээр ямар ч уул мөр байгаагүй. Өмнө нь хэлсэнчлэн түүний гар цөөнхөнд нь буу хүртэл явж исэн. Тэгэхээр Кристи энэ үед ямар ихээр болгоомжолж сонор сэрэмжтэй байсан гэдг нь ойлгомжтой. Хэрвээ хэн нэгэн гадны этгээд түүн рүү дайрсан бол Кристи ядчил зүхтах ч юм уу өөрийгөө хамгаалахаар оролдох байсан. Тиймээс мөрдөгчөд гэмт хэрэгтнийг Кристигийн маш ойр дотны хүн байх магадлалтай гэж үзсэн бөгөөд хизээч өөрлөөн дайрна гэж төсөөлөөгүй байсан хүн нь гинтхэн дайрсны улмаас бие хамгаалахаар оролдох завдалж түүнд гараагүй хэмээн үүдсэн байдаг. За тэгвэл бидний нөгөө анханасаа гэмт хэрэгтэн гэж бодож исэн Кристиг араас нь нууцаар дагаж мөрдөөд байнга зурвс илгээгээд сүрдүүлээдээс итгээд яасан бэ? Мөрдөгчөд Кристигийн 23 жилийн өмнө салсан экс найз залуу нь болох Антониг хаана байгаа гэдгийг нь мөрдөөд шалгаад үзэхэд тэрээр энэ үед Даниэл Кристи хоёрын гэрээс 8 цаг машинаар явж иж хүрэхээр ийм хол зайд буюу бүр Ютад амьдарч байгаа гэдг нь тогтогдсон. Үүнээс гадна хэрэг гарсан өдөр Антони Ютад байх гэртээ эхнэртэйгээ хамт байж исэн хэмээн мэдүүлэг өгсөн ба эхнэр нь үүнийг нь баталсан байдаг. Гэхдээ мэдээж мөрдөгчөд үүнийг зүгээр ингээд орхичоогүй. Тухайн өдөр Антониг хаана байсан гэдгийг нуцных нь байршлаар нь шалгаад үзэхэд үнэхээр л гэртээ байсан гэдг нь батлагдсанаас гадна түүний утсан дээрээс Кристи рүү бичсэн ямар ч зурвсууд олдоогүй. Ингээд мөрдөгчөд Кристи рүү зурвас бичээдээсээ этгээдийг IP хаягаар нь байршлыг нь шалгаад үзтэл энэхүү байршил нь Даниэлийн ажлын байрыг зааж исэн. За яг яагаад зүгээр утасных нь дугаарыг шалгаад хэний нэр дээр байдаг ямар дугаар гэдгийг нь олоод мэдчих боломжгүй байсан юм бэ гэхээр Кристи рүү зурвас илгээгээд байсан этгээд Text Now гээд утасны апп ашиглаад зурвас илгээгээд исэн бэлээ. Энэхүү апп нь болохоор ямар ч тийм хувийн мэдээлэл шаарддаггүй зүгээр имэйл хаягаа хийгээл хүссэн дугаараа аваад Wi-Fi-тай л газар байх юм бол бусад хүмүүс рүү аппараа дамжуулан залгаж зурвас бичих боломжтой ийм апп юм бэлээ. Үүнээс гадна 10 дугаар сард Даниэл бэлгийн карт ашиглан нэгэн сүлжээ дэлгүүрээс burner phone буюу төр хугацаанд л ашиглах зориулалттайгаар худалдаа авдаг ийм гар утсыг худалдаа авсан гэдэг нь мөн тогтогдсон. Тэгэхээр ер нь бол анханасаа ямар ч Антони байгаагүй. Тэдгээр бүх зурваснууд болон зурагнуудыг Даниэл Кристи рүү илгээж ийсэн болж таарч байгаа. Тэгээд бүр болоогүй Кристид санаа зовсон дүрсгээд хамт явж утасных нь дугаарыг солиод бүр гэртээ хяналтын камер хүртэл байрлуулад явж исэн гэсэн үг.
Мөрдөгчид түүнээс яагаад Кристигийн экс найз залуугийн дүрийг гисгэн эхнэр лүгээ зурус бичиж айлгаж сүрдүүлжсэн талаар нь асуухад Даниэл юм л бол нөхрийнх нь буруу байд юм уу? Би тийм зүйл огт хийгээгүй. Кристи өөр хит хитэн хүмүүстэй явуулддаг байсан. Тэднийх нь л нэг нь үз хэмээн хариулсан байдаг. За хэрэг гарсны дараагийн өдөр буюу 12 дугаар сарын 15-нд Кристигийн гэр бүлийнхэн цагдаагийн газар дээр мэдүүлэг өгч явах үедээ Кристиг энэ бүх Антони болон түүний дуудлага зурваснаас айж стресс хийхээ хажуугаар өөрийн гэрлэлтэндээ ч мөн сэтгэл хангалуун бус байсан талаар нь ярьсан байдаг. Кристи Даниэл хоёрын гэрлэлт ер нь бол нэлээд асуудалтай байснаас гадна Кристи Даниэлаас салахаар бүр шийтчихсэн байсан юм билээ. Үүнийг нь Даниэлч гэсэн мэдчихсэн бөгөөд Кристи бүр Даниэлаас салж гэрээсээ нүүх өдрөө хүртэл товлоод юмнуудаа бэлтчихсэн байсан. За Даниэл баривчлагдсныхаа дараа ч гэсэн хэрэгээ хүлээгээгүй. Тэр байтугай бүр Даниэлийн гэр бүлийнх нь түнд зориулан аимшигтай гүтгэлгээс Даниэлийг аврыг гэсэн хандивын аяныг эхлүүлж $6,000 цуглуулсан байдаг. Ингээд Даниэлийн шүүх хурал аль бие ёсоор эхэлсэн. Прокурорын талаас мөрдлөгийн үед олдсон нотлох баримтууд дээр тулгуурлан Даниэл яг яагаад хэрэг үлдэх болсон талаар болоод хэрэг гарсан өдөр яг юу болсон талаар дараах зүйлсийг ярьсан байдаг. Тэгэхээр анх 10 дугаар сарын 2-нд Кристи үл таних дугаараас Антони байна гэсэн зурвасыг хүлээн авсан. Бидний мэдж байгаачлан Кристи хариу зурвас бичээгүй. Кристигээс хариу зурвас ирэхгүй байсан тул энэ үед Даниэл нөгөө өөрийнх нь худалдаа авсан утас болон дугаар нь ажиллаж байгаа эсхийг шалгахын тулд өөрийнхөө утас руу тест хэмээн зурвас бичсэн байгаа. Энэхүү тест хэмээн өрлөгөө бичсэн зурвас нь дараа нь мөрдлөгийн явцад ил болсон. Тэгэхээр Даниэлийн энэхүү үйлдэл нь бол тухайн үед Кристиг айлган сүрдүүлээд байсан хүн нь Даниэл байсан гэдгийг нь бүр ч илүү баттай болгоод өгч байгаа. За Даниэл энэхүү Кристи рүү зурвас бичиж эхлэхээс бүр өмнө Кристи Даниэлаас сална гэд бүр шийтчихсэн байсан. Даниэл өмнө нь хэд хэдэн удаа Кристид гар хүрч гэр бүлийн хүчирхээлэл үлдчихсэн удаатай. Кристи бүр үүнийг нь шүүхтээр Даниэлийн эсрэг ашиглахаар өөрийн хөхөрч хавцсан бие болон нүүрнийхээ зургийг аваад утсан дээрээ хадгалчихсан байсныгаа ээжтэй үзүүлжсэн байгаа. Гол нь Кристи 3 хүүхдийнхээ асрах эрхийг 100% эзэмшихийн тулд энэхүү Даниэлтай шүүхтэлцгээд нотлох баримтуудаа бүрдүүлжсэн бөгөөд Даниэл ч үүнийг нь мэдчихсэн. Кристи өөрөө ч Даниэлд хизээ гэрээсээ нүүж явахаа хүртэл хэлчихсэн байсан. Харин Даниэлийн үед Кристиг яаж хөнөөхөө төлөвлөөд бүр хэнийг гэмт хэрэгтэн гэж харагдуулахаа хүртэл бодоод олчихсан байсан нь энэ. За хэрэг гарахын өмнөх орой буюу 12 дугаар сарын 13-нд Даниэл утсан дээрээ Google-с толгойдоо авсан гэмтэл ямар тохиолдолд с ิจ ихтэй санагддаг бэ? Толгойдоо хэр хүчтэй цохиулж байж өөрийн ухаанаа алдах вэ? Гэх мэт зүйлсийг хайж үзсэн байдаг. Бидний мэдж байгаачлан Кристигийн цогцос олдох үедээ толгойн тус газраа маш хүнд бэртэл авч толгойноос нь их хэмжээний цус урссан байсан. Тэгэхээр энэ бүхэн ч гэсэн Даниэлийн анхнаасаа төлөвлөсөн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг нь байх нь. За хэрэг гарсан өдөр яг юу болсон бэ? Кристи өглөө эрт босоод хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчөөд гэртээ ирсэн. Ер нь бол энэ үед Даниэл айл хэдийн ажилдаа явчихсан байдаг. Харин энэ өдөр Даниэл Кристиг гэртээ ирэх үед нь гэртээ байжснаас гадна хяналтын камеруудаа унтраачаад түүнийг хүлээж исэн байгаа. Кристи мэдээж Даниэлийг өөрт нь ямар нэгэн муу зүйл хийн гэж огт төсөөлөөгүй байсан тул ямар ч өөрийгөө хамгаалах бэлтгэлгүй байсан нь ойлгомжтой. Харин ч эсвэргээрээ нөхөр нь гэртээ байх үед Кристи гэртээ ганцаараа байгаа юм шиг айгаад ах шаардлага байхгүй. Гэтэл харин Кристиг гаражнда машинаа тавьчаад машинаасаа буугаад ирэх үед нь Даниэл түүний араас нь дарин толгой руу нүхэнд зүйлээр цохин унгаагаад дахин хит хэдэн удаа толгой руу нь өнөөх зүйлээрээ цогсон. Ингээд үүнийхэн дараа Даниэл Кристиг амьд үлдэж магадгүй хэмээн айсандаа зүрхэн тус газар нь хутгалан амь насыг нь хороосон байгаа. Даниэл Кристиг нас барсны дараа утсыг нь аваад өөрлөгөө өнөөдөр мөрдөгчдтэй уулзах тул хүүхдүүдээ сургуулиас нь авчаарай хэмээн зурвас бичсэн. За харин Даниэлийн өмгөөллийн багаас шүүх хурлын үеэр юу гэж түүнийг өмгөөлсөн бэ гэхээр Даниэлийн хувцсан дээрээс болон машинаас нь ямар ч цусны уул мөр олдоогүй. Яагаад хувцсыг нь тодтогч хэлсэн бэ гэхээр Даниэлийн охин нь өглөө гараад явахдаа аавыгаа харахад ямар хувцс өмсчихсөн сууж исэн. Тэр хувцаа оройн нь өмсчихсөн байсан. Аав ерөөсөө хувцаа солиогүй байсан хэмээн мэдүүлэг өгсөн юм билээ.
Тэгээ яг бодоод үзэх юм бол өглөөний өмсчсэн хувцастайгаа Кристигийн амь насыг хүнөөсөн бол хувцас нь мэдээж цус болох нь ойлгомжтой. Гэхдээ Даниэл Кристи хоёрын охтууд нь жоохон болохоор бас яг аавыгаа өглөө юу өмсч өгсөн байсанд 100% анхаарлаа хандуулсан хэсэг нь эргэлзээтэй. Цаашлаад хэргийн газар дээрээс Даниэлийн ДНА олдоогүй, харин үл таних этгээдийн ДНА Кристигийн хүзүүн дээрээс болон камер дээр наалттай байсан наалтдаг цаасан дээрээс олдсон байдаг. Тиймээс ер нь бол өмгөөллийн багийнхан нотлох баримтуудыг хангалттай биш хэмээн шүүх хурлын үеэр маргасан. За энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд Кристи сүрдүүлгийн үгтэй зурвснууд хүлээж аваад бөөн стресс айдастай байх үеэр нь маш олон үл таних эрэгтэйчүүд түүний утас руу залгаад зурвас бичээд бүр өөрсдийнхөө бэлэг эрхтний зургнуудыг хүртэл Кристи рүү явуулж эхэлсэн байлээ. За яг юу болоод ийм юм болсон бэ гэд тэгсэн чинь хүмүүс дотны харилцаанд орох хүн хайгаад зар тавьдаг ийм вебсайт дээр хэн нэгэн Кристигийн зургийг нь оруулаад нэрийг нь болон утасны дугаарыг нь хүртэл биччихсэн байсан. Үүнээс нь болоод Кристи хүсээгүй байх үедээ маш олон бэлгийн дарамтуудыг үл таних эрэгтэйчүүдээс хэдэн зугаар нь авчээсэн байгаа. За мөрдөгчд хэн энэхүү зарыг оруулсан бэ гэж шалгаад үзэхэд Антони гэсэн имэйл хаяг байсан боловч энэхүү имэйл хаягийг нээсэн хүнийг нь шалгаад үзэхэд IP хаяг нь мөн л Даниэлийн ажлын газрыг нь зааж исэн. Тэгэхээр Даниэл өөрөөс нь салахаар шийдсэн их нэртэй уурлан ийм вебсайт дээр хүртэл түүний зургийг оруулаад зар тавьсан болж таарч байгаа. За цаашлаад Кристигийн ээжийн хэлж байгаагаар Кристиг амь насаа алдсан гэдгийг мэдсэн даруйда Даниэл ажилласаа яарч ирээд машинаасаа бууж ирснийхаа дараа газар суугаад уйлаад толгоогоо барайл бүүн юм болж исэн боловч маргааш нь харин Кристигийн ээж рүү залгаад байшингаа зархаар төлөвлөж байгаагаа хэлсэн бөгөөд Кристигийн хувцснуудыг ирээд аваад явах уу гэж хүртэл асуусан гэсэн. Уг нь бол ийм амар зүйл тохиолдчихсан байхад дараагийн өдөр нь хэр баарны хүн байшингаа зарах гээд эсвэл нас барсан их нарийнхаа хувцснуудыг нь гаргаж хаях талаар бодоод сууж баймааргүй лээ. Цаашлаад Кристигийн экс найз залуу болох Антони мөн шүүх хурлын үед гэрчээр оролцсон. Тэд анх Кристиг 17 настай байх үед танилцаад 3 жил үерхэд салж исэн байлээ. Антони хаяа анхныхаа хайрыг санахаараа Кристи рүү имэйл бичих ч юм уу, фейсбүүкээр зураг бичих ч юм уу, ийм байдлаар холбоо барьдаг байсан нь үнэн. Гэхдээ сүүлд хизээ холбоо барьснаа бол санахгүй байна. Нэлээд олон жилийн өмнө байхаа. Ажлаасаа ирээд гэртээ байж идэл цагтаагийн ажилтнууд ирээд Кристигийн тухай асууж эхлэх үед л түүнийг амь насаа алдсан гэдгийг нь олж мэдсэн. Надад бол үнэхээр маш их харамсалтай байна хэмээн хэлсэн байдаг. За мөрдлөгийн үеэр Антони Кристигийн амь насаа алдсан хэрэгт ямар ч холбоо хамааралгүй гэдг нь тогтоогдсон тул түүнийг с жихний тооноос бүрмөсөн хассан. За ингээд Даниэлийн эцсийн шүүх хурал ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ оны 4-р сарын 18-нд болж шүүхээс түүнийг 1-р зэргийн уртаас төлөвлөсөн үхэн амны гэмт хэрэгт гим буруутай хэмээн үзээд давж заалдах эрхгүйгээр насаар нь хорих ялыг оноосон байдаг. Энэ хэргийн талаар шинжээчид яг юу гэж таамаглаж байгаа вэ гэхээр Даниэл бүр маш эртнээс Кристиг хөнөөхөөр төлөвлөж исэн. Ер нь бол анх Кристи өөрөөс нь сална гэдгийг хэлэх үеэс эхлүүлээд л Даниэл түүнээс салахгүй тулд ийм арга бодож олсон. Мөрдөгчд мөрдлөгийн үеэр хэрэг үлдсэн зэвсэг болох Даниэлийн ашигласан хутга мөн Кристигийн толгой руу цогсон хатуу зүйлийг олоогүй. Тэгэхээр тэрээр анханасаа энэхүү хэргийг нэгэнгүү төлөвлөж бүр хэрэг үлдсэн зэвсгүүдээ хүртэл хаана нуух уу, цаг хугацаагаа яаж тохируулах уу, яаж өөрийгөө с жигтэн биш юм шиг харагдуулах уу гэд бүр хэдэн сарын турш өвөнд бэлдсэн гэдг нь харагдаж байгаа. За та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож энэ өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж надтай болон бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл авчих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.